Аврын улиралд ханад том уу амьсгалын замын өвчлөл эрс нэмэгддэг. За ялангуяа бага насны хүүхдүүдийн дунд өвчлөл ихсэж, Сонгон хархан дүүргийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлэх хүүхдүүдийн тоо өдөрт 200-аас 250 болж өссөн байна. За ирж байгаа хүүхдүүдийн хувьд бөөлж халуурах, цаашлаад уушигны хатгалгаа босон байдалтай ирж байгааг хэллээ. Бид Сонгон хархан дүүргийн нэгдсэн эмнэлэгт очиход яаралтай тусламжийн хэсэгт хүүхдээ үзүүлэхээр ирсэн эцэг эхчүүдийн дараалал баггүй үүссэн байлаа. Тэдний хүүхдүүдэд бөөлжих, тамирдах зэрэг шинж тэмдэг илэрч эцэг эхчүүд нь дагаад нойргоо онсон байдал ажиглагдаж байлаа. Ийм нөхцөлд бид олон эцэг эхээс яриа авч төвөг учруулахыг зорьсонгүй, харин тэдний төлөөлөл болгон 3 сартай нэраагаан тэрвэрч ирсэн нэгэн ээжээс яриа авлаа. Тэгэл нэг хоолоо ингээд жоохон паргиж ханиалгаад зүгээр ханиалга биш ингээд нэг юм дуграад энэ чэйжин дуграад ханиалгаад. Тэгээ манай охин сая 9-нд үзүүлчихэд ийм бичиж авуулаад тэгээд 10-нд болохоор ингээд амьсгал нь ингээд бүр ингээд чэйж нь хонхолцож амьсгалаа. Тэгэхээр нь буцаж ирээд яасан тэгсэн чи харин жоохон хүндэрсэн байна гэд тэгээд хөвтөж байгаа. 6-тай 7-тай тэгээ бага нь ингээд 3 сартай 3 хүчтэй авах. Тэгээд ерөнхийдөө бүгдээрээ л ханиад ирсэн. Гэр бүлээрээ л ханиад ирсэн. Манай нөхөр хүртэл ханиад ирсэн. Тэгээ энэ ханиад нь болохоор ерөнхийдөө хоолоо их барьдаг. Томоотос төвчний нөхцөл байдал бусад эмнэлгүүдэд ч мөн адил байгаа гэдгийг тус эмнэлгийн ажилтг ярьсан юм. Харин хэвтэн эмнэлүүлэх орны хүрэлцээ тус эмнэлэгт хангалттай байгаа гэдгийг хэллээ. Мөн энэ ханиад нь вирусын гаралтай учраас дархлааг дэмжих, нойр амралтыг хангах, хоол тэжээлийн чанарыг сайжруулахыг анхааруулсан юм а. Түүнчлэн эмчийн зөвлөгөөний дагуу хүүхдэд ийм өгөхийг санууллаа. Харин нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн дуудлагын 45.9%-ийг томоотос төвчний нөхцөл байдал эзэлж байгаа юм байна. Мөн Сонгон хархан дүүргийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж буй хүүхдүүдийн 60-аас 70% нь томоотос төвчний шинж тэмдэгтээ ирж байгаа талаар мэдээллээ. Өдөртөө нэг яалтаас тэмцэхээр 180-аас 190 хүүхэд. За амралтын өдрүүдээс бүр 220-аас 280 хүртэл хүүхдүүд бол ирж байна. Тэгэхээр ер нь бол тодорхой хэмжээний томоогийн вирусээ дараагийн давлгаа эхэлж байна гэж ойлгож байна. За энэ удаагийн томоогийн давлгаанд бол RSV буюу сенситал вирус нэлээд хамгаалж байгаа. За мөн томоогийн B хүрээний вирус илүү хамгаалж байгаа. Тэгэхээр сүүлийн эцэг эхчүүд маань их ярьж байгаа салж өгөхгүй байх те их удаан үргэлжилж байна, бөөлжүүлж байна, суулгуулж байна. Удаан халуурч байна, халуун буухгүй эргээд халуураад байна гэдэг өгүүлэмжийг эцэг эхчүүд аягүй их тавьж байгаа. Эмчийн мэдээснээр бага насны хүүхдүүдийн уушиг бүрэн хөгжөөгүй байдаг тул ханиад томонд өртөмтгий байдаг байна. Ялангуяа 0-5 насны хүүхдүүдийн дархлаа сул байдаг учраас өвчлөх нь нэлбэг, зарим тохиолдолд амьсгалын замын өвчин хүндрэх эрсдэлтэй хэллээ. Иймд эцэг эхчүүдийг хүүхдээ агаар салхинд гаргах шаардлагатай тохиолдолд заавал эмчит хандахыг анхаарууллаа.